Сайн байцгаана уу? Би Ана байна. Энэ удаагийн бичлэгээрээ мөн та бүхэнтэй дахин уулзсандаа баяртай байна. Миний бичлэгэнд лайк дарж урам хайрладаг та бүхэндээ маш их баярлалаа. Өмнөх бичлэгүүдээр би та бүхэндээ Apple-ийн бүтээгдэхүүнийг танилцуулж, тэдэнтэй холбоотой аливаа нэг давуу тал болоод сул талыг танилцуулсан болвол өнөөдөр та бүхэндээ дроноор тэргүүлж байгаа DJI компани Action Camera 4 гэдэг загварыг unboxing хийж танилцуулахаар бичлэгээ бэлтгэсэн байгаа. Бүтээгдэхүүнийг би та бүхэндээ задлаж үзүүлэхээс өмнө бяцхан тайлбар өгөх зүйтэй байх. За та бүхэн анзаарч байгаа бол DJI Osmo Action 4 гэдэг action camera байна. За үүний дараа Action 5 Pro гэдэг шинэ загвар гарсан боловч миний хувьд зориуд 4 гэдэг загварыг сонирхсан байгаа. Нэгдүгээрт үнийн хувьд маш том зөрүүтэй, хоёрдугаарт 5 Pro гэдэг загвар бол одоо өөр дээрээ багтаамжтай болсон илүү давуу талууд байгаа ч гэсэндээ дөрөвдөр байгаа альва нэг зүйлсийг сайжруулаагүй талаас байгаа учраас миний хувьд зориуд 4-ийг сонгож авсан байгаа. За сүүлийн үед аяллаар явж байгаа маш олон хүмүүс action камер барьж явдаг болсон маш хөнгөн, маш авсаархан авч явахд эвтэйхэн байдаг. За ингээд action камер 4 задлаж үзцгээе. За, анх удаа татж байгаа учраас та бүхэн бас ойлгоорой. Хаана зарлтыг сайн бас мэдэхгүй байгаа шүү гэж хэлмээр байна. Татчих. За, энэ Apple бүтээгдэхүүн шиг хажууд юу юм бэ нэрэ? Энэ сумтай нэг юм задардаг юм байгаа. За, ангасаж үзье. За, мэдээж татаж гаргадаг бололтой систем бариул байна. Энэ камерын нөхөд юм хүнд. Камер гэсэн тусдаа гаргадаг. За, энэ үжигийн самгаас нэг видеото энэ зүйл байх шиг байна. За, ихтэй камерын зарсан байх тийм. Ямар хөөрхөн жижиг юм бэ? Ямар хөөрхөн авсарах юм бэ хардаа? Ийм жоох юм биш. Дээдэлтэй юм байна, дэлгэцэн юм байна. За, би та бүхэндээ бүгдийг задлаж дуусгачаад дараа нь хэрэглээд одоо ямар хөө байсан гэдгийг илүү танилцуулна гэж бодож байгаа. Бас нэг камер байгаа юм шиг хүн дахин юу юм бол? Гэсэн чинь холбож харагдаж шүү. За сайт тайлбар оролттой юм байна. За бүтээгдэхүүний тайлбар байх шиг байна. За бас нэг илүү тайлбар байх шиг байна. Илүү тайлбар. За энэ бас нэг нааш юм гараад ирсэн. Энэ нэг гаднаас гэрн гэдээсэн тэр юм шиг шүү. Энэ юу вэ? Камерных нь хамгаалалт байна. За батарей бас цуг байна. Батарейг зарж үзсэн чинь. За ямар хөрхөн жоох юм бэ? Стэ хөрхөн юм байна. За цаашаа явъя. Арай дуусаагүй. За энэ юу юм бэ? Селфи камерын дээр тавьж хагаад надад суурлуулдаг асуурна юм л та. Юу ч ихтэй хаад өөр гараад ирсэн. Энэ чигээр суурлах шиг байна. Энэ бороо хийсэн юм байна. За энэ хөө байна. Энэ нэг 깜짝이야. iPad-에 잠금을 해제해야 합니다. Сэрэг дутаг өгч сэрэг хаадаг. За бачаа. За энэ нөгөө камертайгаа наалдаж хэрэглэгддэг гэж. Хараа хүрсэн чинь шууд соронзон нүрээ татаа авчдаг гинэ. Ямар эвтэйх юм. За салгаж аваад өгвөл. Энэ ч ихтэй амар болцсон биш. За зэстэ гоё болсон байна. За нэг илүү гэр байдаг гэдээсэн тэр гэр нь юм шиг байна. Тэгээд ийм байгаа шүү. Action Camera Osmo 4 маань дотор хоёр төрлийн сонголт байгаа. Нэгдүгээрт нь стандарт гэдэг загвар. За би яг одоо стандарт загварыг нь худалдаж аваад задлсан учраас дотор одоо үндсэн гол бүтээгдэхүүн одоо хэрэгслүүд нь байна тийм үү? Гэтэл combo гэдэг бас нэг загвар байгаа. Тэр загвар нь болохоор одоо 3 ширхэг батарей илүү ч юм уу, батарейн цэнэглэгчтэйгээ цуг ч юм уу, ганц нэг одоо холбдог суур муурны илүү ч юм уу, тиймэрхүү зүйл байгаа. Одоо үнийн хувьд маш зөрүүтэй, маш өндөр учраас би стандарт загварыг нь арай хямдгаж сонгосон байгаа. За миний хувьд одоо энэ бичиж байгаа камер маань байна. Бичлэгийн зураг дарна. Бас action камер байна. Зураг дарна бичлэгийн. Тийм учраас надад илүү батарей авах одоо ямар нэгэн шаардлага байгаагүй учраас стандарт загварыг сонгосон байгаа. За энэ гэр ямар учиртай вэ гэвэл энэ гэрийг хийгээд ус руу илүү гүн орсон тохиолдолд одоо уснаас хамгаалдаг гэж танилцуулж байгаа. Гэхдээ гэр хийхгүй байсан ч гэсэндээ бүтээгдэхүүн маань өөрөө усны хамгаалттай байгаа шүү. За тэгээ цаашаа явъя.
За тэгээд ийм байгаа. Энэ бүтээгдэхүүнийг хэрэг бариад явлаа гэхэд мэдээ цөөр хэрэгтэй тийм үү. За тийм учраас та бүхэндээ суурийг танилцуулах гад селфи гарын бас авсан байгаа. За селфи гар нь бас DJI-ийн Osmo Action камерт зориулсан зориултынх байгаа шүү. За бүтээгдэхүүний хувьд гадуур бүрсэн гялгарууд байхгүй юм байна. Тэгвэл шууд заддаг юм шиг байна. За задлаад үзье та. За сүүлийн үед алууны нэвтрүүлэг үзэж байхад тийм ээ Action камер барьж яваад бичлэг хийдэг. Энэ цайдын байлээ. За тэгвэл бодлоо тэр бичлэгээ ингээд дараа нь илүүлдэг мэдээж илүүлнэ. Бариад явж байгаа камер жижигхэн хасаахан байх тусам илүү чөлөөтэй. Одоо илүү ихтэй юм байлаа. За энэ бүтээгдэхүүн маань ч гэсэндээ их хөөрхөн жижигхэн юм байна. Бас ингээд 3 жишээ болоод. За дэше болгохдоо бүтээгдэхүүн ингээд эргүүлэхээ сулардаг юм. Тэгэнгүүт дэше болох ёстой даа гэсэн ч боддог. Энэ яаж авчих вэ? За. Жаахан хүчтэй татчих юм байсан. Жаахан хүчтэй татаад. За өсөснөр. Нуусан. Гайхав энэ хэмжээнд босгол юм байна. Энэ түрүүн нэг юм ийсэн чинь дахиад энэ болохоор юу юм бэ юм байна. Дараа нэг шүрүүптэй босттай нүхтэй. Тэгээд цүнхэн дээр юм уу, дугуун дээр юм уу суурлуулад ялцаад гэж зориултай юм байна. Гар нь бол өөрөө дээр юм суурин юм барьж өгдөг юм байна. За одоо ингээд суурлуул үзээ. Энэ хараа өөрөө шууд татчих шүү дээ. Байж л та. За ингээл явах нь шүү дээ. За ингээл явах нь. За энийг ингээд барихад их гоё хөнгөн юм байна. Хөнгөний хувьд бол маш хөнгөн 137 грамм байлуу 135 грамм байлуу их хөнгөн байсан. Гэтэл энэ загвараас гадна бас одоо сүүлийн үед маш их хоорондоо уралдаад байгаа тийм ээ. Insta360 Ace Pro 1.2 гэж байна. Хэмжээ нь энийг бол жоохон том болж ирээд дэлгэгдэж дэшээ гарч ирдэг. Гэхдээ Osmo Action 4-ийн хувьд бол урдаа бас дэлгэцтэй учраас зөвхөн одоо ардлаас нь хараад бичлэг хийх биш өөрийгөө селфи дэж бичлэг хийхэд яаж гарч ийн ямархан харагдж ийн гэдгээ харж болно. За дээр нь бас GoPro 13 гэж хамгийн сүүлд гарсан байгаа тийм үү. Бас нэг нь National-ийн бас жижигхэн action камер байгаа. Өөр одоо юу вэ лөө? Action 5 Pro гэж байгаа. Ер нь хэд хэдэн камер байгаа хоорондоо өрсөлддөг. Гэхдээ алиг нь сайн, алиг нь муу гэж би бол хэлэх боломжгүй. Яагаад гэвэл одоо action камер болгон өөр өөрсдөн гэсэн онцлогоороо өөр өөрсдөн гэсэн давуу тал байна. Бас сул тал нь байгаа. Жишээ нь зарим камер нь өдрийн цагаар маш сайн бичигддэг байлаа гэхэд оройн цагаар муу бичигддэг ч юм уу. Эсвэл гэтэл нөгөө загвар нь оройн цагаар сайн бичигддэг байлаа гэхэд өдрийн цагаар муу бичигддэг ч юм уу. Ийм янз бүрийн талууд байгаа шүү. За тэгээд энэ бүтээгдэхүүнээ түр тавиад бас нэг зүйлийг танилцуулъя. Энэ бол DJI-ийн Mic Mini микрофон байгаа. За энийг яг худалдаж авсан бэ гэхээр за яг одоо миний зүүж байгаа энэ микрофон бол Sony-гийн микрофон тийм ээ. Энэ бол чанарын хувьд маш сайн. Гэхдээ одоо ингэртэй хавчгаас өөр үйлдэл байхгүй. Мөн дээр нь жоохон том санагддаг надад. Гэтэл DJI-ийн микрофон ч гэсэндээ яг адилхан ийм хэмжээтэй гарцсан байжгаад одоо сүүлд минигээ жижигхэн загвар гаргасан байгаа. Энэ болохоор одоо Sony-гийн микрофоныг бодвол яг 2:1 хэмжээтэй жижигхэн мөн дээр нь заавал хавчихгүй ч гэсэндээ соронцтой ардталтай жижигхэн соронц наагаад ингэртэй наачаар одоо биеийнхээ аль хэсэгт нааж болно. Тэр нь надад их давуу санагдсан. За микрофон яагаад авч байгаа юм бол энэ камер нь өөрөө микрофонгүй болоо гэж бодож магадгүй. Камер өөр дээрээ микрофонтой. Гэхдээ илүү чанартай дуу дүрс хүсэж байгаа хувьд нэмэлт микрофон авах юм бол одоо илүү чанартай дуу дүрс бичигдэнэ гэсэн үг тийм үү. За тэгвэл хамтдаа микрофоноо задлж үздэгэ тийм үү. За гадаараа бас адилхан гялгар бүрхүүлтэй юм байна. За хамаагүй сандаж хагаад гар мараадсаа эсвэл хамрыг удаан хүлээхэд утчихвээ. За гялгар бүрхүүлтэй авъя. За энэ сүүлийн DJI net бүтээгдэхүүний самсгай чанартай гоё болжээ. За тэр бодлоо энэ гат нааддаг юм болохоор за тайлбар юм байна. Энэ миний нэг энэ хатгаарч надад цаанууд ямар ихтэй.
За. Тэсрэг тийм хаяад. Ой хүүхний цүгтэй байна хараа. За яалт гол хэрэггүй учраас яалтыг нь хацнаа. За тэгэн гот. Энэ хавч хотыг хасаасан хүүхний юм биш тараа. Тэгэн гот цөөхөн хүндээ зөв чинь байна. За нээж үзье та. За ямар зүйл вэ? Тэр басар гэж харагдаад зөндөө өөрөм байна. Хэдэн шиг байгаа энэ гурав. Энэ хаг байна. Дөрөв. Өөрөм байна. Өөрөм байхгүй байна. За миний хамгийн их сонирхоод байсан зүйл нь хаана энэ хүү. Энэ гомд тоноор бишдэг. Яа, энэ гомд жижиг юм сараа. Энэ мөр жижиг юм сараа. За наадтай юм байна. DJ яг зав байгаа. Дээр нэг хүлээж авдаг микрофон байна. За доотлын бодож холбож ярьдаг юм шиг байна. За энэ сарын зүүн багтаа. Биш үү? За ингэж хавцсан юм байна. За чи чүт цаашаа байгаа. Тэр готлаа. Энэ юу харна. Энэ цэнэглэгч юм байна шүү дээ хараа. Энэ мөр жижиг цэнэглэгч хараа. Си type оролттой. Ямар хөөрхөн юм бэ? Би ч бүр жижиг хөөрхөн байсан. Сараа ингэж юм байна. Эндээс хөрлөж тийм. Микрофоныг наацдаг юм. Доотлын цэгээр тийм байл үү? Сарын татдаг. За тэгээ цэнэглэх юм ямар хөөрхөн цаа. За энэ бас нэг жижиг байхын юм байна. За хараа. За энэ болохоор тэний стасан мэдгүй байна одоо. Хасах 6 хасах 1 6 мөрөд дотрын толгойтой юм байна. Микрофоны хүлээж авах чинь байна. Микрофоны хүлээж авах юм байна шүү дээ. За тэгвэл энийг бас би дааж явах юм байна. Тэгээд микрофоно ярих хүлээж авах юм байна. За тэгвэл энэ микрофоны нөгөө дооцны салхинаас хамгаалсан юм үстэй бүрхэг тийм ээ. Гоё шиг байна. Хар саар хоёр байт юм байна. За тэгвэл аль юм бэ хийчихвэ. Алттай ингээд орчихсон байна. За энэ дараа хийчихвэ. Энэ жоохон цаг авах гэдэг. Тэнгүүд энэ сорон юм байсан шүү дээ. Энэ ямар сайн сорон. Бүр авахгүй шүү дээ. За энэ ч гоё юм байна. За дээр нь сүлт бас нэг юм ирсэн байна. Юу гэсэн чинь бас нэг жижиг юм байна. Si type орсон байна. Холбогч юм байна. За бас юу яаж байгаа юм бэ? Аналогоор холбож бичлэг юу дуугаар бас тийм байна шүү. За сүлт жижиг холбогч энэ маань si type оролт байна тийм ээ. Энэ үеийн хаана холбож болох юм бол тоо. За энэ нэг би дараа нь илүү нарийн тайлбарлаж та бүхэнд үзүүлье. Одоо энэ DJI-ийн Mic Mini гэдэг загвар маань болохоор зөвхөн action камер юм уу? Одоо өөр камер дээр биш гар утсандаас холбогдно. Тэгэхээр хүлээн авахч хэрэгтэй учраас хүлээн авахч нь энэ юм байна. Тэгэхээр та гар утсаараа зөвхөн микрофон байгаа тохиолдолд гар утсаараа ч гэсэндээ бичлэг хийж болох нэ гэсэн үг байх нь. За юм хөөрхөн цөмхтэй байна. За тэгээд сүүлийн бас нэг бүтээгдэхүүнийг танилцуулъя. Тэр маань юу вэ гэвэл за Action Osmo 4 гэдэг загвар маань өөр дээрээ нөгөө юу байхгүй баг. Юу лээ? Багтаамж байхгүй баг. Багтаамж байхгүй. Тийм учраас одоо memory card тусад нь худалдаж авсан байгаа. За memory card-ыг та бүхэн ч гэсэндээ худалдаж авахдаа маш сайн судлах хэрэгтэй. Яагаад гэвэл энгийн гэж байна тийм ээ. Эсвэл гар утсанд зориулсан энгийн ч байт юм уу. Эсвэл Action камерын хувьд бол одоо 4K-гаар бичдэг учраас 4K маш том багтаамж эзэлдэг бас компьютер руу шилжүүлэх тохиолдолд хурд шаарддаг учраас одоо өндөр үзүүлэлттэй хурдныхыг авах хэрэгтэй. За ингээд би та бүхэндээ дараагийн бичлэгээр Action камер Osmo 4-өөр гадаа гарч бичлэг хийхэд өдрийн цагаар ямар хөө байна, мөн оройн цагаар ямар хөө байна. Мөн одоо аливаа нэг кофе шоп юм уу нэг газар ороод суухад дотор бичлэг хийхэд ямар хөө байна, дууны чанар хэр байна, дүрс нь хэр байд юм бэ, ямар тохиргоон дээр хийж одоо яаж бичлэг хийвэл хамгийн эвтэйхэн зүгээр юм бэ гэдэг олон талуудыг нь танилцуулъя. Мөн дээр нь одоо memory card-ыг хаана яаж хийх үү, микрофоныг яаж холбох юм бэ? Одоо хэрэгтэй мэдээллүүдийг дараагийн удаа би та бүхэндээ хүргэе гэсэн бодолтой байна. Мэдээж таны хувьд үнийг сонирхож байгаа. Үнийг нь би та бүхэндээ танилцуулъя. За DJI-ийн Action 4 гэдэг камер маань өөрөө 325,000 won буюу 800,000 төгрөг хавцаа. За селфиний гар нь болохоор 40,000 won буюу 100,000 төгрөг болж байгаа. За дээр нь Mic Mini загвар маань 91,000-аас 100,000 won-ы хооронд байсан гэхээр Монгол төгрөгөөр 250,000 төгрөг болж байгаа. За тэгээд дээр нь memory card маань 15,000 won буюу 37,500. За бараг 40,000 төгрөг хавцаа болж байна. Ингээд нийтдээ одоо хэд болсон бай гэхээр нэг 400
300 хэдэн мянга боллоо. За ямар ч лээс нэг юм болсон. Тэгээд нэг сая төгрөг хавцаа болов. Сая нэг жоохон гаран төгрөг боллоо тийм болсон. За миний хувьд би түрүүн тань хэлсэн тийм ээ. Би зориуд Action Camera Osmo 4-ыг сонгосон байгаа. За яагаад гэвэл 5 Pro гэдэг загвар байгаа хэдий ч өмнөхөөсөө сайжирсан зүйл байгаач сайжруулж чадаагүй зүйлсүүд бас байгаа. Мөн дээр нь сүүлийн үед гарч байгаа бүх одоо Action камерууд маань өөр өөрсдийн гэсэн онцлог давуу талтай учраас энэ бүтээгдэхүүн нь сайн, энэ бүтээгдэхүүн нь муу гэж хэлэх боломжгүй. Миний хувьд DJI-ийн одоо дрон ч гэдэг юм уу, микрофон аливаа зүйлсэд маш дуртай, сонирхолтой одоо авч хэрэгжилж үзье гэсэн бодолтой байсан учраас анхныхаа бүтээгдэхүүнийг аваад хэрэгжилж үзэх гэж байна. Дараагийн удаа би та бүхэндээ илүү нарийн дэлгэрэнгүй танилцуулъя гэсэн бодолтой байна. За ингээд микрофоноо камера цэнэглэх хэрэгтэй. Миний бичлэгийг үргэлж үзэж лайк дарж өгдөг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ миний хувьд цаашдаа танд хэрэгтэй байж магадгүй гэсэн аливаа нэг бүтээгдэхүүн болоод аливаа нэг барааг танилцуулах, unboxing хийх, мөн unboxing хийж задлсан бүтээгдэхүүнийг гадуур ашиглаж хэрэгжилж үзэх, түүнтэй холбоотой мэдээлэл одоо бичлэгийг оруулъя гэсэн бодолтой байгаа. Та бүхэн ч гэсэндээ хэрэгтэй мэдээлэл үзэж аваарай. Тэгээ танд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Баярлалаа.